해도 울주도 되다. 마스터. Тэгсэн чи бөө үнс нурам толгой маань аграад. Цус. 7-8 оёдтой байсан. Ер нь энэ дуудахгүй явсны харгаа шүү дээ. Та нар ч гэсэн энэ дуудга байнга өмсөж вэ. Ер нь тэр цагаас хойш би орондоо орохдоо ол тайлдаг байсан. Эд энэ гамбаахал хэлж байгаа болохоос үнэн үг шүү аа. Заавал өмсөж байгаа тустай шүү. Нэрээ үнэн шүү. Бүгдээрээ дуудгаа өмсөж шүү дээ. Монгол хүн Монголын баялаг. Даатгалын харилцаанд даатгуулагчийн өөрийн хөлийг хариуцлах гэж зөвлөдөг. Өөрөөр хэлбэл даатгалын компанийн хохирол нөхөх зорилттой дөрмийн нөөцийн сан болвол маш олон тооны даатгуулагчдын төлсөн хураамжийн дүнгээс бүрдсэн юм сан байдаг. За жолоочийн албан журмын даатгалыг ярих юм бол өнгөрсөн 2015 онд нийт 406 мянга гаруй даатгуулагч Монгол улсын хэмжээнд албан журмын даатгал даатгуулад 31 мянга орчим даатгуулагч нөхөн төлбөр авсан байдаг. За энэ 31 мянга орчим даатгуулагчийн бусдад учруулсан хохиролд даатгалын компанийн зүгээс 15.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байна. Даатгуулагчийн хариуцлага гэдээ аваад үзэх юм бол энэ олон даатгуулагч маань бол тодорхой шалгуураар тодорхой хэмжээний тарифтайгаар даатгалын хураамж төлж даатгуулагч болж байгаа. Гэтэл бид нар бол нэг зүйлийг хаяа мартах шинжтэй болоод байдаг. Даатгуулагч бүр харилцан адилгүй. Жолооны туршлага багатай байна, сайн байна, осол хаяа гаргасан хүн байна, огт осол гаргахгүй олон жил машин барьж байгаа хүмүүс байна. Энэ хүмүүс бол харилцан адилгүй даатгалын хураамж төлдөг. За даатгалын харилцаан дээр бол өөрийн хүлээх хариуцлага гэдэг зүйл маань ямар хэлбэрээр гардыг юм бэ гэвэл даатгуулагч маань ямар нэгэн хохирол учрууллаа гэж бодоход ямар нэгэн даатгалын тохиолдол боллоо гэхэд даатгалын нөхөн төлбөрөөс даатгуулагч өөрөө тодорхой хэмжээний зардлыг нь хариуцдаг. Тэрнээс давсан хэмжээний нөхөн төлбөрийг даатгалын компани төлдөг ийм харилцаа байдаг. Гэвч манай энэ албан журмын даатгалын хууль дээр бол даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага гэсэн зүйл тусгагдаагүй. Үүнээс болоод даатгуулагчид маань одоо энэ нөхөн төлбөр авсан 31 орчим мянган даатгуулагч бол ямар нэг өөрийн хүлээх хариуцлагагүй гарсан нөхөн төлбөрөө тэр чигээр нь 100% даатгалын компаниар ингээд төлүүлээд явж байгаа ийм харилцаа байна. Үүнээс болоод бусад одоо даатгалын компаниуд ч тэр одоо гадуур иргэдийн хувьд ч тэр энэ албан журмын даатгал бол жолоочийг хариуцлагатай болгох даатгал биш, харин жолоочийг хариуцлагагүй болгодог юм даатгал гэж бас гадуур бас ярьцгааж байгаа. За замын цагдаагийн оноо хасдаг систем бол энэ даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага гэсэн зүйлтэй яг уялдаж ингэж өгж байгаа. Энэ онооны систем хэрэгжснээр зам тээврийн осол бол нэлээд багасч байгааг бол дуртах зүйтэй байна.